За нийгмийн ажил мэргэжил гэдэг утгаараа Монголд үсээд одоо бараг 30 жил болж байна. Гэтэ хүмүүс нийгмийн ажлыг бол олон нийтийн ажил, сайн дурын ажил одоо гэж үцээр байдаг хүмүүсийн тоос буурахгүй байна. Тэгэхээр тийм ч учраас бас зарим нийгмийн ажилтны албан тушаал дээр мэргэжлийн бус хүмүүсийг томилох. За магадгүй тэр нь эрх зүйн хувьд, хууль эрх зүйн хувьд бол яг үхээр бас ингээд тусгайлан баталгаажсан тийм хэлбэрүүд байна. Жишээлх юм бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих ангууд дээр ажилладаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих энэ нийгмийн ажилтнуудын 20% нь бол нийгмийн ажлын бакалаврын мэргэжилтэй ийм хүмүүс байна. Гэтэл үлдсэн 80% нь болохоор эрх зүйч, сэтгэл зүйч гэсэн хүмүүс ажиллаж байна. Учир нь юу гэхээр нөгөө шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газар ажилладаг нийгмийн ажилтнуудын ажлын байрын тодорхойлолтын дээр бол нийгмийн ажилтны ажлын байран дээр нийгмийн ажилтан эрх зүйч ажиллана гэж тусгаалan заасан учраас яг ч аргагүй эрх зүйч хүмүүс бол нийгмийн ажилтны албан тушаалаар ажилладаг байгаа. За түүнээс гадна бас яг сая хүүхд хамгааллын хуулийн шинжилсэн хариулга дээр бол нийгмийн ажилтан гэр бүл хүүхдийн нийгмийн ажилтан гэдэг албан тушаал дээр ажиллах хүнийг юу гэж хуульчилсан гэхээр нийгмийн ажилтан багш эрх зүйчгээд хуульчилсантай холбоотойгоор бас яг энэ шинэ албан тушаал дээр бол яг үхээр нийгмийн ажлын мэргэжлийн бус багш эрх зүйч гэсэн хүмүүс ажиллаад байна. Тэгэхээр энэ нь яг нийгмийн ажлын гэдэг мэргэжлийн үүднээс хүргэх энэ ажилд бол бас яг мэргэжлийн нэр хүндэд мэргэжлийн өсөлтөнд бол сөрөг нөлөө үзүүлж байгаа. Зүүн нь бол яг үхээр 4 жил яг хүнд яаж туслах вэ? Нийгмийн ажлыг онол арга зүйн үед яаж хөрөх талаар онол практикийн шинжилгээ ухааны үндэстэй үтсэн хүмүүсийг бол нийгмийн ажилтнаар томилох юм бол жинхэнэ нийгмийн ажлыг утга төгөлдөр яг мэргэжлийн түвшинд үзүүлэх боломжтой юм аа. За тийм учраас бол яг үхээр нийгмийн ажлын нийгмийн ажилтны эрх зүйн байдлын тухай хуульда бүр ер нь нийгмийн ажилтны албан тушаал дээр нийгмийн ажилтан бакалаврын мэргэжилтэн ажиллах ёстой гэж хуульчлах нь зүйтэй гэж үзэж байна. Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны сургуулийн харьяа, нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв.